2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэдэг хэлж байгаа. Тэгээд сая ингээд шинэ жилийн тэмдэглэхдээ маш олон байгууллагууд тоггүй лаата ингээд тэмдэглэлээ. Хөдөө орон нутагт 2 өдрөөр ингээд тог тасрал байгаа зү. Юу юм гэхээр эрчим хүч байхгүй шүү дээ. Тэгвэл энэ эрчим хүчийг байлгахын тулд энэ эрчим хүчний реформ ингээд үүсэт явж байгаа. Үүсэнгүүтээ шууд ингээд 1-2 сарын дотор цахилгаан станц барих боломж байхгүй шүү дээ. Тэг хүмүүс ингээд юу хийгээд байгаа ингээд нэхэд байгаа. 2-3 жилийн дараа Монгол улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болгоно. Энийг харин би хариуцлагатайгаар хэлчихэ. Хоёрт нь цаашаа нөгөө экспорт хийх ажлуудаа бид нар одоо бүгдийн татвар ард улс болон бусад улсуудтай яриад ингээд ажил хэрэг болоод явж байгаа нь бас бодиттой үнийг юм аа. Тэгэхээр өнөөдөр тог байхгүй байна. Дор чандаа юу мөрөөдөл яриад байгаа юм бэ? Юу экспорт яриад байгаа юм бэ гэж шүүмжилж байгааг ойлгож байна. Гэхдээ бодиттой адил дээр энэ боломжтой. Энийг ажил хэрэг болгох юм. Энд бол ингээд хугацаа хэрэгтэй шүү. Хугацаа хэрэгтэй ийм тохиолдолд өнөөдрийн 34 жилийн нөгөө бурууг үйлдвэр барьж чадаагүй бурууг өнөөдөр ингээд 3 сар болж байгаа эрчим хүчний ороод орч хандад ингээд хариуцлага тооцно гэдэг бол энэ бол өөрөө бас бодиттой бас биш. 2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэдэг хэлж байгаа. Дахиад би бас өчигдрийн асуудал дээр бас байр суурь хэлсэн. Хэрвээ дор чанд гэдэг хүн өөрийнхөө нөлөөллөөр өөрийн одоо хамаарал бүхий сонор гэдэг залууг дэвшүүлсний нотлох юм бол би өнөөдөр шууд шадар сайдын ажиллаа өгье, намын даргын ажиллаа өгье, хурдлын гишүүнийхээ ажлыг өгье, хариуцлага хүлээе л гэдэг би жижиг гүшинд хэлсэн шүү дээ.